бүхэн сонсогчдоо та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Халина дахиад та нартайгаа уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ удаа бид нар Бобын багш нартайгаа ярилцж байгаа энэ сурлаа үргэлжлүүлээд Bob 2020 онд SAT Writing гэдэг хичээл заах гэж байгаа. Номунатайгаа ярилцахад бэлэн болсон байна. За тэгээд одоо бүгдээрээ номунатайгаа танилцъя. Чи ингээд ямар сургууль сурдаг вэ? Тэгээд өмнө нь Bob-д багшилж ирсэн үү? Энэ жил ямар хичээл заах гэж байгаа гэдгээ нэг жоохон нэг тийм амар дэлгэрэнгүй биш. Гэхдээ нэг general мэдлэг өгөөч. Сайн байцгаана уу? Намайг Номуна гэдэг. Би энэ намаар Duke Kunshai их сургуулийн 2 дугаар курст орно. Тэгээд Bob-ийн хувьд болохоор 19 онд SAT Reading-ийн багшаар SAT Reading-гээр reading багшилж байсан. Энэ зам болохоор SAT Writing заах байгаа. Тэгэхээр айгүй туршлагатай багш байна. Чамайг энэ жил багшлах жагаад би айгүй их баяртай байна. Яагаад тэгэхээр SAT Writing, Reading хоёр ч хоорондоо холбоотой. Тэгээд өмнө Reading хэсгийг зааж үдсэн хүн дахиад энэ хэсэгт Writing заана гэхээр чи сурагчдаа зөвхөн Writing талаас нь ингээд мэдлэг олох биш бас хэрвээ сурагч чинь Reading тал дээр асуулт авах юм бол чамаасаас асуух юм бол айгүй нөө туршлагатай гэж харж байна л да. Хараа жилийн өмнө яг зааж яхад бас нөө хүүхдүүдтэй ингээд зааж исэн ч гэсэн яг хүүхдүүдээс бас олон юм суралцж исэн. Тиймээс яг тэр нөгөө хүүхдүүдээс суралцсан зүйлүүдээ бас яг энэ жил яг хэрэгжүүлээд явна гэж бодож байгаа. Яг жишээлбэл жилийн өмнө SAT Reading зааж байхдаа би болохоор яг өдөр болгон ингээ хүүхдүүдтэй ингээд нэг 3-5 хуудас нэг унших юм өгдөг байсан. Яагаад вэ гэхээр угаасаа ингээ reading-ийн шалгалт өгж байгаа юм чи яг өөрсдөө тэгээс бэлж байгаараа гэдэг үүднээс тэгээ яг тэгсний үүднээс болохоор яг ингээд яг уншаад ирснийхэн дараа би яг ингээд хичээл эхлэхээс өмнө яг тэр тухайн яг материалтай холбоотой ингээд 2-3 асуулт асуугаад тэгээ хариултыг ингээд авчдаг байсан. Яг тэрийг бас яг энэ яг тиймэрхүү байдлаар би бас яг энэ SAT Writing бас ингээд яг тийм байдлаар оруулахыг хичээж байгаа. Одоо жишээ нь яг сурсан зүйлүүдээ яг өөрийн одоо SAT Writing гэдэг хичээлүүд дээрээ нэг өдрийн хичээл дээр сурсан юмнуудаа маргааш өдөр нь ашигладаг ч юм уу яг тийм байдлаар бас явна гэж бодож байгаа. Зөв. Наа чи айгуу таалагдж байна надад. Яагаад тэгэхээр бид чинь ингээл нэг хичээл багшаараа заалгуулчаал тэгэл өөрөө тавтахгүй бол тэгэл мартчихдаг штэ тий. Харин тийм би бас тийм хүүхдүүдээ яг бусад багш нар яг даалгавар дээр хэр байсныг мэдгүй. Гэхдээ ер нь бол би ингээд нөгөө хүүхдүүдээ яг зуны цаг юм чинь жоохон угаасаа зуны цаг шүү дээ тий. Тийм учраас яг жоохон ингээд өөрсдөө ингээд тайвшруулчих гад байдаг цаг учраас би жоохон яг тэднэрт яг ингээд хичээл хийх яг боломжийг илүү олохыг хүссэн л дээ. Тэгээ яг тэр нь яг даалгавар дээр бас харагдажсэн жоохон их байсан л та. Гэхдээ яг хүүхдүүд маань яг цагтаа өгөөд яг тэндээсээ бас юм сурж байгаа гэдэг нь айгүй харагдажсэн тий. Хоёулаа ингээд энэ нэвтрүүлгийг бэлтгэхээс өмнө ингээд чи SAT авсан гэж ярьжсэн. Би ACT авсан гэж ярьжсэн. Тэгсэн чи ингээд миний бодож исэн writing гэдэг хичээл чинийхээс айгүй ондоо байсан. Тэгэхээр чи хоёр хичээлээ хоорондынх нь ялгаа тэгээд like SAT Writing гэхэлэр зөвхөн эссе бичдэг хичээл юм уу эсвэл яг яадаг шалгалтын гэдгийг чи яваа тайлбарлаж өгөөч. За тэгээд ер нь SAT-ийн болохоор яг зүгээр ингээд хялбархан ярьчвал Монголын яэш. Гэтэ арай жоохон өөр Монголын яэш арай өөр авагддаг. Яг Америкийн SAT-гээс. Гэтэ ер нь бол яг хүүхд болгон ер нь зарим ер нь ихэнх нь мэддэг байх. Одоо яг Америкийн сургуульд ороход хэрэгтэй шалгалт. Яг SAT-ийн болохоор дотроо 4 хэсэгтэй байдаг. Мат, унших, бичих, эссе. Эссе нь болохоор ингээд заавал өгөх ёстой хэсэг биш. Тухайн хүүхдийн явуулж байгаа их сургуулиуд яг юу гэж байна те шаардахгүй гэдэг дээр үндэслээд тухайн хүүхд яг эсээг нь өгөх үгүй юу гэдгийг шийддэг. Нөгөө 3 хэсэг буюу мат, унших, бичих 3 нь болохоор заавал өгөх хэсэг байдаг. Тэгээ ойролцоогоор яг энэ зөвхөн энэ 3 хэсгийг л өгвөл
3 цаг орчим өгдөг. Тэгээд мат нь болохоор ер нь яг бидний Монгол ахлах сургуульд сурсан зүйлтэй нэлийн төстэй. Тэгээд сайн бэлтгэх юм бол ер нь сайн оноо авахд хялбар. Reading writing хоёр болохоор ер нь болохоор reading нь болохоор ингээд ихүүд уншаад тэг ихтэй холбоотой асуултанд хариулдаг. Writing нь болохоор ер нь яг эссе бичгээд яг юу чухал уу те яг ингээд хаана цэг таслах уу те таслалыг хаана авах уу авахгүй юу тэгээд нөгөө юм тодорхойлох цэг хаана тавих уу тодорхойлох цэг авсны дараа яг нөгөө дараагийн verb гэж нөгөө үйл үг яг яаж хуурах уу гэдэг яг тэрийг ингээд сурдаг. Тэрнээс бол яг writing-ийн хэсэг болохоор яг ингээд эссе бичүүлээл те яг тэгдэг хэсэг биш нөгөө олон сонголтод асуултуудаас зөвхөн нэг одоо зөв хариултуудыг сонгодог тийм шалгалт тийм хэсэг нь байгаа. Тэгээд ер нь миний бодлоор болохоор ингээд reading writing хоёрт ер нь өндөр оноо авахын нэг гол шалгуур нь ер нь өдөр болгоно англи хэл дээр юм уншиж ах юм байна те гэж би ер нь ингээд өөрийнхөө туршлагаас бас мэдсэн. Тэгээд жилийн өмнө зааж явахдаа ч гэсэн харсан. Ер нь нөгөө би бас ингээд жилийн өмнө зааж яхад нөгөө сайн оноо авч ирсэн хүүхдүүдтэй ингээд ярьж үзсэн байхгүй юу? Ер нь ингээд туршлагуудыг асуугаад яаж исэн бэ гэсэн чинь ер нь тийм уран зохиол дуртай ч юм уу те яг тийм уран зохиолыг яг шинтэн уншдаг яг тийм хүүхдүүд байж таарсан байхгүй юу? Тийм учраас яг нэг зүйл яг энэ дээр дашинд нь ингээд хэлэхэд зөвлөхөд тийм яг энэ хичээлүүд яг энэ хэсгүүд дээр ингээд сайн авахын хүсч ивэл тэгээд бас яг SAT-ийн яг тэр нөгөө 1600-аас авдаг оноогоо сайжруулахыг хүсвэл яг ингээд англи дээр тогтмол юм уншиж байгаараа гэж хүсэж байгаа. Тэгээд тогтмолтой биш маш сайн тийм яг уншихын хажуугаар бас яг ингээд Америк хүн шиг сэтгэдэг болоосаа гэж хүсэж байгаа байхгүй юу? Тийм тэгээд эцэг нь өгч болдог. Одоо тэр нөгөө сонгож өгдөг эцэг нь өгч болдог. Өгөхгүй ч гэж болдог. Тэр нь бол тухайн сургуулиас хамаарна. Миний хувьд болохоор өгч байгаагүй. Тийм байгаа. Чи сонсогчдод аюу гоё SAT шалгалт яг ямар хэсгүүдээс бүрдсэнд аюу гоё тайлбар өгсөн байх гэж бодож байна. Миний нүдэнд бол харагдаж байна одоо. Окей. За тэгвэл хоёулаа ингээд чи ямар ч байсан урдан жил багшилж байсан юм байна. Энэ жил дахиад багшлах байгаа юм байна. Чамаас ингээд чамд чи өөрөө ингээд бобтай ямар нэгэн өмнө холбоотой байсан уу? Хичээл заахаас өмнө? Би бобт ер нь бол боб нөгөө жил болгон юм өдөрлөг зохион байгуулдаг байсан. Тэрийг би яг хэддүгээр ангиас гэдгийг санахгүй байна. Гэхдээ нэг 9-10 дугаар ангиасаа мэдсэн болов уу гэж бодож байна. Тэгээ яг мэдсэн цагаасаа эхлээл ер нь яг миний мэдхээр бол би бараг 2-3 удаа яг өдөрлөгт явж исэн. Тэр чи одоо юу гэсэн үг вэ гэхээр 2-3 жилийн өдөрлөгт явж исэн. Яг тэр үед амар гой санагддаг байсан л та. Америк сурдаг ах ихнэр байна тий. Ямар мундаг юм бэ ингээд тэтгэлэг аваад тий. Америкийн сургуулиуд бас хямдхан биш шүү дээ тий. Яг тэгсэн ч гэсэн яг тий сургуулиасаа хичээж байгаа тэтгэлэг аваад явж байгаа ах ихнэр ямар гоё юм бэ гэдэг яг тийм мэдрэмж өгжүүлсэн л да. Тэгээ яг тэндээс болохоор яг би яг WAP-ийн хэвлүүлж исэн ном байдаг. Америкт суралцах гэдэг тэрний анхны хэвлэлийг аваад бүр ингээд хэд хоногийн дотор ингээд уншаад дуусгаж исэн. Тэр бол над үнэхээр ингээд өгөөчтэй яг дараагийн те юу хийх яахыг яг гоё тайлбарж өгсөн ном байдаг учраас айгүй яг над болохоор айгүй тийм миний дараагийн одоо процессыг ингээд хялбарчилж өгсөн болов гэж би боддог. Яг тэр өдөрлгүүдэд ингээд суугаад явж байхад тийм яг ер нь бол айгүй тийм яг нэг үгээр хэлэхэд айгүй тийм өгөөжтэй байсан гэж хэлнэ. Тэгээд би бол гэхдээ ямар нэгэн сургалтын газраар явж байгаагүй. Одоо бот сууж байгаагүй. Гэхдээ одоо би нөгөө жилийн өмнө ингээд нэг багшлаад үзсэн чинь суухгүй яадаа гэж бодсон. Гэтэ одоо яг ингээд суугаад тийм одоо суугаад биш одоо багшлаад явж байхдаа тийм илүү олон хүүхдүүд
манай сургуульд хүрээсэй гэж би бас хувьдаа хүсэж байгаа тий. Сонссон эсвэл сонсч амжаагүй хүмүүс ч юм уу яг ингээд энэ аль болохын яг Монголын олон хүүхдэд хүрээсэй гэж айгу хүсэж байгаа. Зөв. Би чиний ярьж байгаатай санал нэгдэж байна. Бопод сурахаар айгуу гоё зөвхөн ингээд тухайн хичээлээ тухайн шалгалтыг яаж авах уу гэдгийг сурахаас гадна бас яг ингээд өмнө манай багш нар хэлжсэн яг нэг зорилготой хүүхдүүдтэй хамт байхад өөрөө ингээд зарим тохиолдолд би чадахгүй байх таа ч гэдэг юм уу гэж бодоод ингээд өнгөрсөн боломжуудыг айгүй их ингээд атгаад авч чаддаг юм санагдсан гэх юм уу? Тий. Ер нь миний ажигласан зүйлээс нөгөө ганцаараа сурахаас илүү ингээд нэг группээрээ сурах нь илүү одоо тэр хүүхдэд илүү өгөөжтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл ганцаараа сурахаар тий шантрах зүйл их гарна. Нөгөө араас нь чи хийгээрээ чи сайн шүү гэж хэлэх хүн байхгүй. Ер нь барыг байхгүй учраас жоохон хэцүү талдаа. Гэтэ яг ганцаараа сурдаг хүүхдүүд байгаа. Гэхдээ яг ингээд группээр сурахаар ингээд яг ядаж 7 хоногт нэг удаа ч юм уу тий чи яаж ийн ямар ихс гарч ийн гэдэг их тийм нөгөө би бинээсээ асуугаа явцдаг учраас ядж л тий би бас ингээд хичээх ёстой юм шүү, сурах ёстой юм шүү, сурах процессор ингээд тий зогсоож болохгүй гэдэг яг тийм одоо юу гэдэг майндсет гэж байдаг да тий яг тийм юм үүсчихдээ болоо тэгээ яг тэрнээр ингээд үндэслээд аюу гой ингээд нөгөө сурахын одоо амтыг мэдрээд илүү их юм сурах хүсэлтэй болоод явдаг гэж тийм ер нь харсан одоо өөр бас мэдэрсэн тийм. Зөв. За тэгвэл ерөнхийдөө SAT ийм байт юм байна. Тэгээд чиний бопын туршлага ерөнхийдөө өөрөө бопод сурж байгаагүй ч гэсэндээ айгүй олон жил өдөрлөгт явж исэн юм байна. Тэгээд дараа нь бопод багшлсан юм байна. Дахиад багшлах байгаа юм байна. Одоо ерөнхийдөө чиний өөрийн чинь хэрхэн ингээд сургуультай бэлтэж орж исэн талаар арай жоохон гүнзгий асуумаар байна л та. Чи яг гадаадд сургууль сурна гэд хизэнээс гэж бэлдэж эхэлсэн бэ? Тэгээд тухайн үед чамд юу хүндрэлтэй санагдчихсэн бэ? Сургалтанд ч юм уу эсвэл ингээд сурсан бололтын зэрэг чамд туслах байсан уу? Чи өмнө ингээд илүү дээр хасамх гэж ярьж ирсэн. Тэрийгээ жоохон дэлгэрүүлээд яхахыг хүсье. Тэрэнд хариулаач. Тий. Яг нөгөө бопын өдөрлөг ер нь явж эхэлсэн те ойролцоо хугацаасан баха. Яг тэр үеэс чинь гадаадд сурах юмсан гэсэн их тийм хүсэлтэй болж эхэлсэн. Тэгээд тэрнээс ихсүүлээд бас нөгөө яг гадаадд сурах зөвхөн шалгалт биш шүү дээ тий. Бас бусад нөгөө хичээлээс гадуур үйл ажиллагаа яг тэрэн дээрээ бас ингээд жоохон дөхөө ажилласан. Тэгээ ер нь бол шалгалт бэлдэх хугацаа маань 11 дугаар ангиас байсан. Яг тийм байгаа. Тэгээд хэрэв сургалтад явж исэн бол яг өмнө бас ярьж яг дүнгийн саяхан ярьсан. Яг тийм яг study group буюу тийм яг хамт хичээл хийдэг групп үүсгээд тэр маань одоо зөвхөн надад одоо ач тусаа өгөх биш бас нөгөө энэ групптайгаа бүх хүүхдүүдэд ач тусаа өгөх байсан байхаа гэж бодож байгаа байхгүй. Тэгээ яг энэ ийм групптэй болсноор яг ийм хүрээлэлтэй ингээ хамт хичээл хийдэг хүрээлэлтэй болсноор ингээд өөрөө маазрахгүй. Одоо өөр юу гэх зүгээр ингээд хойш суугаад ингээд за одоо ингээд шалгалтандаа зүгээр ингээд бэлж аваад орно гэдэг ч юм уу тий. Яг тийм биш яг ингээд илүү ингээд сайн төлөвлөгөө гаргаад тий. Ингээд багаараа яг ийм болно шүү гэдэг ч юм уу тий. Тэгээ нөгөө яг группийн бас нэг давуу тал нь болохоор ингээд нэг сайн нь тий. Одоо нэг нь одоо нэг хэсэг дээрээ сайн байлаа гэж бодоход тий. Арай жоохон тааруу тэр хэсэг дээр арай жоохон тааруу байгаа хүүхдтэй ингээд тусалдаг ч юм уу тий. Яг тийм байдлаар ингээд яг багийн ажиллагаа бас явах байсан байх гэж бодож байгаа. Тэгээд тийм ер нь одоо яг ингээд бопод суух уугүй гэж бодож байгаа хүүхдүүдэд тийм яг ийм шалтгааны улмаас бас суугаарай гэж бодож байгаа. Тэгээ бас яг энэ жил бас яг захимаар орж байгаа учраас яг ингээд төлбөр бас бага болсон байгаа. Тэгээд бас тэтгэлэг
үнэхээр тэтгэлэг шаардлагатай тий санхүүгийн бололцоо арай бага гэж үзэж байгаа бол бас тэтгэлэгт өргөдлөө явуулж болно. Ер нь бол тийм энэ жилийн бовт сууснаар яг тухайн хүүхдэд маш их тийм ахиц дэвшлэх гарна байхаа гэж бодож байгаа. Зөв чамтай санал нэгдэжээ. Яаж ч чадсан хүн ингээд ганцаараа байгаад хахаар би бол залхуурдаг яг үнэхээр тэгээд ингээд хэдий сайжруулж болох байсан ч гэсэндээ одоо байгаадаа ингээд сэтгэл ханддаг юм уу? Яг надын хувьд бол болчлоо доо гэдэг ингээд жоохон залхуурснаас болоод тэгштэй. Тэгэнгүүт хэрвээ би ингээд групптэй хамрах хэлэх юм бол зөвхөн би болоогүй юм чинь надаас илүү мундаг байгаа юм биш. Энэ оноогоо илүү сайжруулах хэрэгтэй юм биш үү гэх тийм тэмцэл надад орж ирэх юм болоо гэж бодож байна л та. Тийм. Би бас яг санал нэгж байна тий. Тэгэхээр сонсогчдоо та бүхэн сонсож байгаа бол зэрэг бопта бүртгүүлээрээ. Тэгээд би ингээд амар ядаргатай ингээд бүх ингээд хичээлүүдээр ингээд танаа бүртгүүлээрээ гэдэг байгаа. Ингээд мөнгө олох гээд ч юм уу эсвэл тиймэрхүү шалтгааны улмаас бол ерөөсөө биш. Ягаад гэхээр манай боп бол ерөөсөө ашигын бус байгууллага бидний энэ зүйлийг зөвхөн олон хүүхдүүдэд туслахын мэдлэг олгох гэсэн зүйлээс зохион байгуулж байгаа гэсэн сэдлийн үднэс. Ягаад энэ ингээд зүйлдээ ингээд айгу чин үнэнчээр итгээд ингээд айгу олон жил бид нар 10 дахь жилдээ энэ бопыг зохион байгуулж байна гэд тэгэхээр бид нар өөрсдөө их сургууль сураад үзсний дараа эн чин тийм амар лаг тий одоо IQ оноо 180 290 хүмүүсийн тийм сурдаг ингээд чаддаг зүйл биш байна. Зүгээр л жоохон мэдлэгэн дутуу дээрээс нь мэдлэгэн дутуугаас дээрээс нь гадна өөрийнх нь ихтгэл үнэмшлэн тийм сайн сууж чадаагүй. За би өөрийгөө чадахгүй болоо да гэж бодож байгаа тэр хүүхдүүдэд л зүгээр л чи чаднаа. Бид нар чамд туслана. Чамд ийм зүйл хэрэгтэй. Чи ч гэсэн бидэртэй адилхан гадаад их сургуульд хүссэн сургуульдаа сурах за хүссэн гэхээр арай чанга сонсогдож байна. Гэхдээ өөрөө чи хичээх юм бол зэрэг энэ зүйл боломжтой гэдэг хүмүүс өгөхөд байгаа тийм үү. Тэгэхээр бас ингээд чамд ингээд Америк ингээд Дюкийн их сургууль Шанхайгийн салбартанд сурж байгаа. Тэгэхээр өөрөө сурсныхаа дараа чамд ингээд ингээд надаас гадна зөндөө олон хүүхдүүд энэчээр сураасаа гэсэн тийм бодол чамд хэрэг төрдөг вэ? Тийм, ер нь бол төрдөө шүү. Анх сургууль дээр очиод амар гой санагдчихсан. Айгу яг хэдий манай сургуулийн их хүүхдүүд ингээд хятад байдаг ч гэсэн бас олон гадаад одоо олон орноос бас хүүхдүүд ирж сурдаг. Одоо Этиоп, Итали, Англи гэдэг маш олон орноос ингээд ирж сурдаг. Яг тэр хүүхдүүдтэй ингээд сурахаар айгүй гой санагдаг. Ялангуяа ингээд манай сургууль ийм анги танхим ингээд жижиг учраас ер нь хичээлүүд нь ер нь ихэнх хичээлүүд ингээд доор ингээд хамгийн дээдлээ 20 хүүхэдтэй байдаг учраас аюу гоё тийм гоё ингээд яг ингээд багштайгаа ингээд тулж ажиллах тийм болцоо ингээд үүсдэг байхгүй. Тэгээ бас нөгөө яг надаас өөр 19 хүүхэдтэй тий сурахаар яг ингээд тэдний бодол санаа нь юу байдаг тий яг бэкграунд нь өөр учраас ингээд илүү юм ойлгож сурдаг. Тэгээ би бас одоо ингээд боддог байхгүй ингээд яг ийм боломжууд тий зөвхөн манай сургуулиар зогсохгүй өөр олон сургууль яг олон сургуулиудад сурах боломж Монгол хүүхдүүдэд байдаг юм байна гэж бас ингээ харж ийн. Тэгээ бас яг энэ боломжийг битгий алдахгүйгээр яг ингээ шүүрээд аваасай гэдгийг амар хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ би бас яг ингээд яг сургуулийнхаа одоо юу гэх юм student ambassador гэдэг байхгүй юу. Яг ингээд Монголоос ингээд яг манай сургуулийг сонирхож байгаа хүүхдүүдтэй ингээ холбогдоод, имэйлээр холбогдоод ийм видео кол хийгээд ингээд ярьдаг. Тэгээ яг манай сургуулийн холбоотой ингээд юу мэдмээр байна. Тэнд бас хариулдаг. Тийм байгаа. Тэгээд яг ингээд жил ирэх тусам яг тийм манай сургууль ч гэхгүй ингээд олон их сургуулиудад тийм Монгол хүүхдүүд яг ингээд олон монгол хүүхдүүд ингээд өргөдлөө явуулаасаа гэж амар хүсдэг. Тэгээ ингээд өөртөө таарсан тийм яг өөрийнх нь химнэлд яг хим маягтанд тохирсон яг тэр сургуультай ороосоо гэж бас амар хүсэж байгаа тийм. Өнгөрсөн хугацаанд хоёлаа ингээд чиний бопоос эхлүүлээд одоо хүртэл ингээд сурж мэдсэн зүйл тэгээд боптой холбоотой бопод багшилж исэн түгээс чинь суралц сонслоо. Тэгээд
хамгийн ингээд энэ дугаараа өндөрлөхөөс өмнө би чамд хамгийн эцсийн мөчийг үлдээмээрэн чамд манай бопод сурах байгаа оюутнуудад нэмж хэлэх зүйл байгаа юу? Тэгээд сонсогчдоо юуг авч үлдээсэй гэж хүсэж байна вэ? Тийм. Ер нь ингээд сурагч оюутан байхад ингээд шалгалт гэдээ явдаг юм байлаа л те. Гэтэ яг би бас ингээд боддог байхгүй шалгалт ингээ олон байх тусам яг бид нэр ингээд гол зүйлээ мартдаг юм болоо гэж бас боддог. Тийм учраас яг зорилго дээрээ яг төвлөрөөсэй гэж би бас хүсэж байгаа байхгүй юу. Яг яагаад Америк сурах билээ те? Яагаад би энэ шалгалтуудыг өгж байгаа илээ гэдэг дээрээ төвлөрөөсэй гэж бодож байна. Тэгээ яг тэр яг тэгж явах хугацаанд бас ингээд зүрхэнд нь яг зүрхэнд нь яг юу те одоо бүлгэж ийн гэдэг ч юм уу те яг юу илүү те чамайг те ингээд өөрлөгөө татчих чинь яг тэр зүйл дээр ингээд төвлөрөөд тэр зүйл дээр илүү их цаг гаргаасаа гэж хүсэж байгаа. Яг ингээд ямар нэгэн яг ингээд манай дэлхий чи яг ингээд төгс биш шүү дээ тийм. Гэхдээ яг ингээд хүмүүсийн амьдралыг сайжруулах яг тийм боломж байвал яг тэр боломж нь яг та ингээ өөрөө ингээ хийж болно гэж яг би энэ боломж дээр яг энэ асуудал дээр ажилламаар байна гэвэл яг бас ажиллаж эхлэхээ гэж би бас хүсэж байгаа. Яг тийм юм л хэлмээр байна тийм. Сонсогчдоо сонсож байна. Зорилгоо тодорхойлоод зорилготойгоо ингээд тэрэндээ төвлөрөөрэй. Тэгээ танай зорилго чи Америкт сурах бол боб дээр төвлөрөөрэй. Зөв. Окей. Тэгвэл хоёулаа энэ үрээд яриа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд өнөөдөр надтай цаг гаргаад ярилцсан чамд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд заах чам хичээл чам маш их амжилтыг хүсье. Чи ингээд сурагчдаа маш их мэдлэгийг өгөх хаа гэж найдаж байна гэж итгэж байна. Тийм болохоор сурагчдаа та нар сонсож байгаа бол манай SAT writing гэдэг хичээл бүртгүүлээд намуунагаасаа хичээлээ аваад хэрхэн SAT гэдэг шалгалтыг өгөх вэ гэдгийг суралцаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн дугаарыг сонсон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараа уулзъя. Намууна чамд маш их баярлалаа. Энд бас маш их баярлалаа. Окей, за тэгвэл ингээд дугаараа өндөрлөе. Баяртай. Баяртай.